Experience байна. Once in a life гацлуу байна. Тэр зүгээр байна. It gathers round each night, each morn. We watch it pass and grow. It is all in our hands, it is all in our hands. Өглөө дөрөвс би тэд мөнгө зөвлөж өгсөн үлээс нь Турки аялж байгаалаа. Өглөөрт яг цагтаа манай Табатрипи машин бидний шинэ сэтгүүлж өгсөн байгаа. Миний хувьд хамгийн найдвартай үйлчлэгээ сайдаа санагдаад Табатрипис билетээ захиалсан. Спонсор авахаас өмнө захиалсан шүү. Үүний хувьд бас бид нар бараг 3 сарын өмнө очиж захиалсан болохоор хямдхан байсан. Та Табатрипи апыг татаад хүссэн газараа хідэр нисэх боломжтойг харах боломжтой байгаа. Нисгээс гадна гадаад аялал, гадаад дотоодын зочид буудал, галт хэрэг, автобус зэргийн мэдээллийг апаасаа хараад захиалах боломжтой шүү. Татах линкийг тайлбар хэсгээс нь хараарай. Полицейчдаа та бүхнийг сууж бүснийг гэрснэхээ унтартаас суудалтаа сууж байхыг хүсье. Ladies and gentlemen, please be seated until the flight. Ингээд Стамбул зуулаа. Цагаар бол төгсөөд юм байна. Энд одоо ч яг 10 дугаар сарын ихээр 10 сар арай хүрээгүй байна. 9 дугаар сарын сүүлээр цагаар бол яг л монголчууд байна. Ямар ч шинэлэг уур амьсгал байхгүй. Зөв яг төгссөн цаг байна. Бидний хувьд болонгууд нь Стартмел тэгээд Old City гэж нэрлэдэг газар номж. Old City болохоор 2350 лира гар явж өгдөг юм байна. Тэгээд үн хамгийн өмнө угаасаа нэг самт дээр битсэн байдаг болохоор скан болохгүй гурт бүтсэн авиа залгаад байхгүй. Тэр нь цагаар бол үнээр төгссөн. Үнээр ямар ч маргаангүй perfect. No is хоёр right. Hayır no. No. Thank you. Teşekkür ederim. Bye bye. Guri. Evet. Güle. How is it? Oh yeah, thank you. Boss, thank you. Teşekkür. Bye bye. Guri. Güle. Цагаар таксийн суугаад апартментд яварчсан ирлээ. Бид нар маргашуулаа шууд Каппадокия явах болохоор өнөөдөр энэ явтайгаа гяс танилцбай буцаасаа шууд гарлаа. За ингээд энэ хэсэг болохоор Айсофия гэж ихэнх хүн байдаг. Цаад нарагч байгаа болохоор Blue Mosque гэдэг энэ бас дэлхийн өвчтсөн ингээд хоёр сүм хооронд айгүй ойрхон байдаг. Энэ цаасан бол амар олон жуулчтай ирсэн. Үнэн хай бид үзсэн биш тийм дагуу оошрон баг одоо цаг маг оошрон хайшиг амар олон жуулчтай. Тэр зохион байгуулалт яг энэ авиацийн энэ чийлэрсэн байдал мэдлэл дээр бас их юм байна. Бараан гоё азраа. Bait is coming, okay? Thank you. Нэрээс нь хараа. Харин тэрсэн ингээ босч ирээл ингээ тэгээд дээ. Энэ зураг авт дуусан байна. Идмээр вэ? Идээ хараач. Сайн хаалцсан шээ. Сайн байна. Ахаа устгий муу Ахаа амар гоё юм байна. Nice. Оо амар гоё. Хоолоо идэж дуусчаад сүмрүүгээ явж байсан чинь нард монгол хэл сонслоод Чинхүү гээд гайд хийдэг залуутай таарлаа. Мань хүн хоёр ах ихтэй Стамбулыг танилцуулж байхад нь бид дагаад хөтлөлөөр болов. Полис хотын хамгийн том сан. Дижитал 19 сан байдаг. Хамгийн том нь. Тэгээд яг өнгөрсөн 2-7 хоногийн өмнө засвараас гараад дууссан байгаа. Бидний дараа засвартай байсан. Хайлаацтай байна. Тэгээд нийтдээ 55 км орчим усаа зөөж авчирдаг. Уулын ус зөөж авчирдаг байхгүй. Тэгээд тэр ус нь урсаар байгаа. Ийм газар дор усан сангууд одоо юу аа нөөцлөгдөг байхгүй юу? Тэгээд энэ чинь хуучин дээр үедээ болохоор анх баригдаж байгаа хүн оруулах зорилготой биш. Ус дүүрэн байдаг байсан зүйл.
Тэгээд дээдээ 300 хэдэн багантай байдаг. Тэгээд энэ баганууд нь ихэнх нь ийм өөрийнхөө тэгээд хаяд явж байхдаа замдаа харна дөрвөлжин баган байгаа, янз янзын баганууд байгаа. Тэгээд 1500 оны сүүлээр Италиас нэг судлаач ирээд тэгээд энэ хуучин байшингуудыг ингээд дэмэдээ явж ирсэн чинь зарим байшингийнхан ингээд болоос нь доороос нь ийм хязгааргүй ус ундраад байдаг. Тэгсэн чинь зарим нутгийн хүмүүс нь ингээд загсчлаад байдаг. Тэгэхгүй ингээд нэг юм нөхрөө уургаа игээд загсчлаад байдаг. Тэгээд энийг уснууд хаанаас гараад байгаа, энэ загснууд хаанаас ирээд байгаа юм бол тэгээд энэ нутгийн нэрийг сонирхдаг ч мэддэг ч юм. Тэгээд тэгсэн чинь тэр багийг ингээд судлаж явж байгаад тэгээд энийг ингээд нэг газраас нь ухаад доош яваад авсан чинь ийм том газрыг нээгээд тэгээд энийг 1900 оны дундаас хойш музей болгоод ашиглаж байгаа. Тэгээд доош явуулцгаая. Нийтдээ 5 удаа загсан. София зүгээр л гайхамшиг. Тэгэхээр амралтаа заавал нэг ч удаа ирж гайхамшиг заавал үзэх ёстой юм шиг. Зүгээр л рафтын хийх, чимлэл, гэрэлтүүлэг тэгээд мэдгүй зүгээр үнээр үгээр илэрхийлэх яахгүй гайхамшиг үзэлтэй гэж хэлнээс агт юм байна. Энэ төрлийн орчин бол Google Map дээр болохоор 5 хоттой юм газар. Тэгээ Vivs-ийг харах юм бол амар гоё Vivs-тэй. Хажуудаа моск, явж байгаа хөгжмөнчдэр, хотынхан байшингууд нь ч тэр гэсэн мөрлөөсөө ингээ харах юм бол зүгээр бид нараас ахуулаад 3 л одоо групп хүмүүс ирсэн байгаа. Тийм суул. Тэгээд өн бас айгүй боломжээ. Итгэхгүй зүгээр л амар чил гоё газар нөө. За өглөө 8:55-ийнхаа Kayseri гэдэг Каппадокия руу явдаг аэропорт руу ирсэн байна. Ийм гоё нар мартыг өөрөө хараад байна. Мөнгөчдөр байна. Lead me through the deep valleys, through the coldest of nights. Make the way clear and straight to the dawn's early light. Lead me to Тэгэхээр бид нар явсаар байгаа Туркийн Каппадокия гэдэг газарт ирсэн байна. Каппадокиар ирэх гэж Монголын буудлаас ойролцоогоор 80 км орчим болт юм байлээ. Тэгээд бид нэр таксиг сонгосон. Такси аяг үнэтэй байсан. Такси 950 лира буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 170-80 мянган төгрөг ч юм уу. Тэгээд километрээр ботхоор уг нь бол километр 2000 төгрөг байгаа. Гэхдээ бас аяг үнэтэй опшн байгаа. Уг нь бол автобусаар ирж болно. Гэхдээ автобусыг нь бол наатаас захиалсан байх хэрэгтэй. Альс хамгийн ойрхон автобусны стейшн руу очиход 150 лира болоод тэрнээс 2 автобус дамжих хэрэгтэй юм төрчгээд байлаа. Тэгээд айгүй хэцүү санагдаад автобусыг нь бол хамсгаар сонгож байгаа. Тэгээд ямар ч ирсэн байна. Тэгээд үнэхээр гайхалтай байна.
бид нар ирэхээс өмнө монголчуудаас асуугаад тэгсэн чинь яг ер нь Каппадокиад бол 1 хоног л байхад хангалттай да 2 хоног байвал эцэг юм байхгүй юм яхтай энэ гэж айгүй олон хүмүүс хэлсэн. Тийм зүйл бол юусоо боссонгүй үнэхээр эсэл амгалан байна. Каппадокиад зүгээр л хүрээд ирсэн чинь нэг тийм дэлхийээс тасарсан ертөнц юм шиг дэлхийн айл нэг улсын айл нэг бүсэд байдаг ямар нэгэн хот энэ төр бол ерөөсөө биш байгаа байхгүй. Энэ бол зүгээр л шал дэлхийээс тасарсан ингээд өөр нэг характертай байгаа шал өөр ертөнц юм шиг тийм гоё уур амьсгал энэ төр байд юм байна. Газар зүйн одоо энэ газар зүйн байршлан газар зүйн ингээд өвмөц тогтолцоон хүмүүсийн уур амьсгал нь хүмүүсийн байгаа байдал юм гоё чийл уур амьсгал энэ тэгээд үнэхээр гоё юм байна. Тэгээд наа бүхий бас ирээд Түркид ирж байгаа юм бол Каппадокиа гэдэг хотыг сонирхоорой гэж хүчтэй санал болгомоор байна. It's a narrow road, but I'm bound to go to see your face once more. It's a long way home, but I've got to go. I want to see your face, my Lord. Because it's awesome, you know. You make this all food by yourself. Good food first. Yes, is it good? Okay. Yeah, it's amazing. It's amazing, perfect, and you make so good. Because you said like 4 different things, so I was like, you know, how can I make it like? We tried all of them. All of them. Everything is good. Yeah, actually, our kitchen is more like suitable for small groups. But yeah, what's the name of? This is the Harmony. Yeah, Cafe Harmony. This one is right. Yeah. We are Mongolia, so. Oh, it's a Mongolian channel. Sorry? Ulaanbaatar? Yeah, Ulaanbaatar. You know it? I've been there. Oh, really? Yeah, 2017. Oh, for travel? Traveling, for 2 days. Nice city. So you've been in Mongolia only 2 days, or you went to countryside? No, I was just in Ulaanbaatar for 2 days only. Like you can experience the zero quiet, like zero silence. Yeah. In Mongolia. Definitely. Maybe when you go next time, you should definitely go to countryside because it's beautiful. Like stars are amazing. I just did the eagle thing. Ah, eagle thing. I see. Yeah. Eagle comes to you. The horse riding. But the horse wasn't that good. It was just an old horse. Yeah, it's kind of wild, you know. Wild, yeah. All right. Anyway, thank you, bro. It's amazing. Thank you. Thanks for enjoying. Yeah. Хэл нөр болохоор ерөөсөө ойлгохгүй байх шиг байна тий. Амар цаашаа. Хичээд байгаа. Цаашаа таван. Оо, бүр цаашаа. Яа. Very nice. We're talking very fast. Oh! It's okay, brother. Ready to sail into 물이 감자가 붙인 Heading west to find my reason. Longing for something greater than this, and I'm right with anticipation. Yeah, I have a good feeling, staring at the starry ceiling, a dream in my heart. Yeah, this is just the start. My suitcase is packed and I'm wheeling. Каппадокиагийн энэ өрнөц агуунуудыг Фригия гэдэг үндэснүүд нийтэд оллын өмнөх 15-аас 12 дугаар зуунд ухаж барьж амьдарч байсан гэдэг юм байлаа. Яг яагаад агуунд амьдарч байсан тайлхт агуулж ерөнхийдэн төрмгийлээс нутгах зорилготой гэсэн хамгүй байдаг. Ер нь энэ өнгөнч тэр агуунууд нь ч тэр ийм газрыг зөвхөн эндээс л гарч болно. Climb to the top of a mountain, fly around the world over oceans, scream out Стегэл гарч ирлээ дээ. just for this Hello. alive and well, and I'm Чаа тахгүй шүү. on the move, Хөөе надлаа гарч шүү. out
Where are you from? We're from Mongolia. Okay. You're coming very far away. Yeah. I hope all the best for you. Thank you. Яг хамгийн бэсийг алдах гэдэг шүү. Okay, look at this. Окей. Явсан өндөр дээр гараад одоо өглөөний 6:35 болж би ханаас болох шиг. Сегэл гэх. Гайхалтай нөө. Шинэ жолон бүлээн хийсэн байгаа. Бараг нэгэн байранд ороод 100 мөн бүлээл яах шиг байна. Зөвхөн энэ талаар биш, нөгөө талаар бас өсөж байгаа. 360 градус цааш ирсэн бүлээл. Ийм гайхамшигтай байсан. Юу өглөө болгоно гэхлээр бас л итгэмээргүй л. Өглөө эртс ирээд, ийшээ гүйж ирээд, ер нь Каппадокиа болон Нисээд, Туркээс Монголоос гараад явах авалтай спортыг өөрөө яхаар бид нарыг тийм гасаа баялын нүдэнд хамгийн их буудаг энэ үзэлтэй хамгийн их юм байдаг шүү дээ. Тэрний нэг бол яг энэ Каппадокиа яхаар өмнөөс хүн байсан яг тэгэхээр шууд бичлэхэд ажиллаж байгаа хэлсэн. Явцсан Каппадокиад үзсэн юм бол үзчихлээ. Одоо болон өөрөө тэгэхээр нэг тийм шал өөр ертөнцтэй байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг юм байна. Тэгээ бид нар ихэхээс өмнө хотел болон захиалга гэдэг захиалчтайгаа нэг болон суухад доорож $300 гэдэг байсан. Би $300 сайн үзэн байгаа юм. Мань монголчуудын одоо сая $200 өгөөд арай л тачгүй нээс. Тэгээд тэрэндээ хадсаад за ер нь энд ирэх хэрэгч байна уу гэж бодож ирсэн чинь үгүй байсан. Хэрвээ та төвд ирж байгаа юм бол Каппадокиа бол заавалч газар энийг маргаангүй мөнгө бий бол би хүн болгонд санал болгох санаж байна. Тэгэхээр дараач спот дээр олцсон. За хөдөлж эхлээд ATV юу. За ATV-нээсээ буугаад нэг иймэрхүү газар хүрээд ирлээ. Тийм ус бахан зураг авах. Яг уг нь бол гоё л. Гэхдээ та тэр анзарч байгаа бол надад өдөөс нэг л зүйл санаанд орж ирээд байна л та нэг харагдаж байгаа болов яаж байгаа бол тэр нэг гэдэг урт тэгээд том урт хэлбэртэй тэгээд үзүүр нь ингээд арай нэг том нэг ийм хэлбэртэй нэг Турк араб тавцаа нэг ийм шүл хэлбэртэй тийм шүү.
Тэвүүрийн дараагийн зогсоод нотор Rose Valley гэдэг газар байна. Яг жаргаж байгаа юм байна. Анхандаа 35 доллараар төлөөд ийм амар гоё experience авах гэж юу юусэн бодлоо. Гэсэн чинь үнээр хүлээлттэй хамттай тавсан тийм гоё experience байна. Once in a life ганцлуутай юм. Тэр зүгээр We'll just head down. Bye bye, son. What else can we do? Look it through, and we'll sing hallelujah. But what is that to you right now? So you are giving this free? Yes, free. Wow, that's amazing. Wow. Teşekkürler. Alright, this one is for you. Thank you. Thank you. Goodbye. Gule gule. Gule gule. За ингээд Туркийн влогийн эхний дугаар маань өндөрлөж байна. Бид эх дугаараар Анталия явах байгаа. Анталиадаас шал өөр амьсгал бидний өгтөж авахулна. Нэрээ Туркээр явж байхдаа аягуулсан хийж маскгүй байсан. Миний хувьд бол санаа амар аялахын тулд таныг Монголдо даатгалтай амруудад яваарай гэж санал болгомоор байна. Бид нар ковид гинти улс зэрэгс өрчиж санхүүг хамгаалах гэд агуулга даатгал компанийг сонгосон. Харийн оронд болцсгүй явдлаас болоод би болон сэтгэл зүйн үед хямраны гэдэг бол хамгийн муухай явдал. Ер нь аялал болгоноос өмнө заавал даатгалчих хэрэгтэй. Агуулга даатгал болохоор 24/7 Монгол шөнө олж байсан ч холбогдоод үйлчлээ авч болдог болохоор санаамар байсан. Та дэлгэрэнгүй мэдээллийг тайлбарлалттай байгаа линкээр орж хараарай. Мөн онлайнаар шууд даатгалжсан болно шүү. Ингээд эпизод 2-оор уулзъя. Bye bye.